Өглөөний мэнд за та бүхэндээ би ингээд гинт нэг бичлэг хиймээр санагдаад шал өөр одоо нөгөө сэдв ярих гад ороод ирлээ. Тэгээд нэг өглөө би нөгөө босоод зурагтаар сонссон байхгүй юу. Тэгээд Японд бас иймэрхүү зүйл маш их яригддаг юм байлээ. Ер нь бол тэг өнөөдөр чинь нөгөө 11 сарын 16 ингээд монголоор орчуулах юм бол одоо Минт сарны өдөр гэж байгаа юм л да. Одоо Бива мөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тийм өдөрт ингээ хүн нэг одоо нэг тодорхой хідэн зүйлийг бас хийчүүлэх зүгээр байдаг гинэ. Тэгээд тэрийг би өөрөө бас ганцаараа ингээд хийж хаар та нарт бас хэрэгтэй хүмүүст нь хэрэг болох юм болоо гэд ингээд орчуулад оруулчих гэж бодлаа. Тэгээд 8 зүйл байгаа байхгүй юу. Тэгээд энэ нөгөө нэг онцгой бүтэн сарны өдөр болохоор нөгөө нэг энерги нь ингээд маш хүчтэй байдаг юм л да. Ер нь бол өчигдөр оройноос ингээд тэр сарны энерги маш ихээр одоо биднэрт нөлөөлж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл жоохон бухимдгаа ч юм уу, жоохон янз бүр болоод ч юм уу байгаа бол сарны энерги маш их нөлөөлж байгаа. Тэгээд тэрийг ингээд гоёор хүлээж авахын тулд аль болох нөгөө нэг муу үг, муу үйлээс ингээд хүн ер нь зайлсхийх хэрэгтэй байдаг гинэ. Тэгээд энэ сарны одоо Минт сарны энэ энерги ч гэсэн одоо 17 18 ингээд хоошоо урагшаа 2 3 өдөртөө ер нь бол тэр энерги нь ингээд байж идэг юм байна л да. Би одоо ийм зүйл мөл бол мэддэг тийм судалдаг хүн биш болохоор зүгээр ингээд өглөө нөгөө нэг зураг тасаасан чинь сарны тухай ярьж исэн. Тэгээд та бүхэн гэртээ нэг иймэрхүү зүйлүүд ойр зургийн иймэрхүү зүйлүүд хийчүүлэх зүгээр шүү гэд хэлэхээр нь би тэмдэглэж аваад тэгээд та бүхэндээ хэлж байгаа шүү. Бас зүгээр ойлгоорой. За тэгээд нэгдүгээрт нь болохоор ингэж байна. Гэртээ тийм нэг хэсгэн газар ингээд өөртөө тухтаа ингээд орон зай үүсгэчихээ гэж байгаа байхгүй. Тэрнийх том биш, жижигхэн ч байж болно. Одоо та энергийн чулуу хэрэгэлдэг бол тэр чулууга тавиад лаага асаадаг байна уу, арцаа асаадаг, арц хөөж юу гэдгийг тий өөрийнхөө гоё ингээд мэдрэмж авдаг тийм гоё зүйлээ хийдэг нэг хэсгэн газар үүсгээд тэгээд тэндээ ингээд энерги цуглуулах боломжтой гэж байгаа байхгүй. За тэгээд хоёрдугаарт нь болохоор гэр дотроо ингээд цэвэрхэн байлгахын тулд цэвэрлэгээ хийх ёстой гэж байна. Би тэгээд өглөө хасаад одоо цэвэрлэгээ хийгээд ямар сандаа бүр ойрын идэ оног цэвэрлэгээ хийгээгүй гэд. Тэгээд ямар цэвэрлэгээ хийх вэхээр мэдээд тоосороогоо арчид цэвэрлэх нь байх ч гэсэн хэрэггүй зүйлээ ингээд гаргаж хаях ч юм уу те ингээд маш удаан хэрэглээгүй энэ төр зүйл байх юм бол ер нь бол гаргаж хаяад ингээд цэгцсэн дээр байдаг гинэ. Тэгээд нүг тэр нь яадаггүй гэхээр хуучин энергийг ингээд арилгаад танд ингээд шин сайхан энерги оруулахын тулд ингээд хийдэг зүйл учраас хүмүүс ингээд тэрийг юу н хийхгүй ингээд орхичдаг учраас шин энерги ингээд орж ирдэггүй гэж шүү. За тэгээд 3 дугаарт нь болохоор мөнгө орлого нэмэгдүүлэх зан үйл хийх хэрэгтэй гинэ. Ер нь бол яг хэрэгтэй ч гэж хийвэл зүгээр гинэ. Тэгээд нэг бид нар ч бол нэг саранд ингээл төрөвч хөнөвч харуулаад бас тиймэрхүү юм хийдэг штэ тий. Ер нь бол мэдгүй одоо бүтэн сар гарахаар бүгдээрээ ингээл залирч мандирал ер нь бол хийдэг штэ хүмүүс. Тэгэнгүүт энэ болохоор ингэж хэлсэн байсан. Дотор нь ингээд юу ч байхгүй ингээд төрөвчээ доторх бүх зүйлийг гаргана мөнгөч байсан. Ер нь бүгдийг гаргаад тэгээд сарлуу харуулад тэгээ ингээд талархал заавал хэлэх хэрэгтэй. Тэгээд хүслээ хилэнгээ одоо тэр төрөвчээ ингээд сэгсэрдэг. Одоо хадгаламжийн дэвтэр байсан ч болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр та бас хийгээд үзээрэй яах вэ те илүүдх юм биш. Тэгээд дөрөвт нь болохоор сарны гэрэлд ингээд зогсонгоо хүслээ шивнэхтэй орой ингээд одоо яг сар тэгтээ бүрхэг байгаад сар харагдахгүйсэн ч гэсэн санаа зовох хэрэггүй ерөөсөө тэр сарны энерги нь байж идэг учраас заавал тэр сар тод харагдлаа гэд ингээл та яг сарыг ингээд хараад хүслээ хилээд байгаа юм биш зүгээр ингээд одоо энэ энерги нь угаасаа явж байгаа учраас зүгээр ингээд гадуур ажиллаа амжуулаа явж байхдаа ч гэсэн хүслээ бодоо явжсэн ч болно гэж байгаа байхгүй. Тийм болохоор оройдоо яг цаг гаргаад сарны гэрэлд зогсон ч бас болно гэсэн үг. Тэгээд гол нь аль хэдийн ингээд биелцсэн юм шиг бодох хэрэгтэй байдгаа гэсэн байсан. За тэгээд тавд нь болохоор сарны ус бэлтгэх. Энийг бас би сонсч ирсэн. Тэгээд сарны ус бэлтгэх гэдэг нь болохоор нөгөө савнд ингээ ус хийгээд сарны гэрэлд тавина штэ тий. Тэгэнгүүтээ одоо балкон дээрээ тавиал ч юм уу цонхон дээрээ тавиал ч юм уу ингээд тэгээд нэг тийм цэнхэр маягийн тийм усны сав байгаад таг нь төмөр байвал бас их энергийг нь цуглуулдаг гинэ. Пиурээс хамаагүй нөгөө нэг илүү энергийг нь татдаг гинэ.
Тэгэхэд одоо нөгөө тэгж сарны усыг цуглуулж бэлдснийхаа дараа 48 цагийн дотор ер нь бол ууж хэрэглэж ингэж хоол ундандаа эргэлж жоохон хийж болно гэсэн байсан аахгүй юу. За тэгээд 6-ад нь болохоор ванн суух гэсээсэн. Ингээд усан дотор сууж тэгээд дуртай нөгөө нэг үнэртэй хөөс юу гэдгийг давсаа ингээд хийгээд суухаар таны одоо нөгөө биеийн энергийг сэргээж өгдөг гинэ. Тэгээ тийм одоо яг хуу 7 хоног хүмүүс ингээд суудаг л ахал да. Гэхдээ сарны энэ энергийн үед ванн суух юм бол бас таны энерги илүү бас гоё сэргэж өгдөг гэсэн байсан шүү. За тэгээд нөгөө нэг бэлтгэсэн сарныхаа уснаас бас жоохон нөгөө ванн руугаас хийж болно гэжсэн. За тэгээд 7-д нь болохоор бясалгал хийх гинэ. Тэгээд бясалгал хийх гэдэг нь хийхээр нөгөө нэг энэ яг хүчтэй энергитэй үед нөгөө хийсэн бясалгалын ачаар сөрөг бодол, сөрөг тэр зүйлийн давтамжууд нь маш их багасдаг гинэ. Тийм болохоор бас бясалгал хийвэл их зүгээр юм шиг санагдсан. Тэгээд 8-д нь болохоор сарны одоо би энд ингээд сарны зургийг оруулсан байна. Тэгээд сарны зургийг ч юм уу одоо ингээд аль болох ингээ байн харж болохоор газараа ингээд тавьдаг ч юм уу, байршуулдаг ч юм уу, ингээд эсвэл ингээ утасныхаа нүүрэн дээр ингээд энэ сарны зургийг бас хийж болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь яах гэж вэ гэхээр энэ сарныхаа зургийг одоо бид нар харах болгондоо ингээд айгуу гоё нөгөө өөрсдийнхөө бодсон хүсэл юу гэдгийг тэр гоё зүйлүүд, гоё энерги ингэж эргэж сандаг учраас хүний одоо биед зөв энергийг цуглуулж яадаг гэсэн байсан. Тэгээд эдгээр 8 зүйлийг яах вэ те бүгдээрээ өнөөдөр Мэд сарны өдөр 11 сарын 16-нд бас боломжоор ингээд чадах зүйлээсээ хийгээд үзвэл бас зүгээр юм болов гэж бодоод маш яарад ингээд би гарахаасаа өмнө ямар ч одоо нөгөө нэг юугүй бэлтгэлгүй ингээд сонссон зүйлээ ингээд товчхон оруулчлаа. Тэгээд та бүхэнд маань хэрэг болвол үнэхээр талархаж баярлаж хүлээж авнаа. Баярлалаа сонссонд. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.